2 1. Халло. За сайн мэцхан уу? Шинэхэн дугаартаа тавтай морил мөн season 2-ын сүүлийн дугаарт тавтай морил. Гэх юм Сайшин тий. Гэх чашин тий. За ямар ч гэсэн season 2-ын маань сүүлийн дугаар яг одоо та бүхэнд хүрч байна. Гэхдээ сүүлийнхаа дугаарыг 6 сарын ихээр бичиж байна. Учир нь өсөө удахгүй явах гэж байна. Тэгээд эргэсээрээ тал 7 сар болчих учраас бид хоёр өнгөрсөн жишгээ 7 сартаа бүтэн амраад 8 сарын дундуур ч юм уу сүүлээр ч юм уу тайттай буцаад уулзъя гэж бодсон юм аа. Тэгээд өнөөдрийн дугаарын хөтлөгчөөр 9 ажиллана. Сонь сайхан эхлээд хоёлаа ярих уу. Тэгээд сүүлийн дугаар юм чи сүүлийн дугаартай холбоотой бас юмнууд ярил зүгээр юм болов уу гэж бодлоо. Ажил нь их байна уу? Сонь сайхан юу байна? Сонь сайхан. Тийм сонь сайхан дэжгүй бит хоёр ямар ч гэсэн одоо өнөөдөр орсон дугаар дээр болохоор би нөгөө нэг шүд энтер гээд ярьж байгаа. Шүдний имлэг энтер ороогүй гэд. Тэгээ би шүдний имлэг орсон. Тэгээд сто гайгүйсэн. Ингээд айж ороод тэгээд 2 биш 3 шүд асуудалтай байна гэд. Тэгээд ямар ч гэсэн нэг шүдээ нь болохоор сувгийн имчилгээ хийх нү харъя ажиглаарай гэсэн. Тэгээд төр ламп тавиад тэгээд ажигласан чи одоогор гайгүй л байна. Болоо л байгаа юм шиг. Тэгээд сувгийн имчилгээ хийхгүй сарын дараа очиод жинхэнэ ламбоо тавиулах бах. Тэгээ нөгөө 2 шүдийн зэрэг ламбодж болохгүй байна. Нэг нь юутай ч ламбдыг яхад 7 өдрийн дараа ирээд ламбдуулаарай гэсэн. Тэгээд яг нөгөө миний мэдрээд байдаг чинь би ерөөсөө шүдэндээ сувгийн имчилгээ хийлгэж үзээг байхгүй юу. Ер нь айгүй эрт эрт имчилүүлчихдэг тийм. Тэгээд нөгөө миний мэдрээд өвдөөд байна гэсэн чинь болохоор зүгээр би ингээд ломбод хийх гээд ингээ өрөмдөөд цэвэрлдэг штеп. Тэрэндээ би ингээд өвдөөд ингээд чи бүр сувгийн имчилгээ хийлгүүл үхэх нэ. Тийм бах. Тэгээ миний тэр өнгөрсөн удаагийн ярьдаг миний ингээд өвдөөд мэдрээд тэгээ өвчин намдах нь үйлчлэхгүй гэдэг чинь зүгээр энгийн ломбо байхгүй юу. Тийм. Тэгээд энэ шүдийг бас ломбдох гээд цэвэрлэжсэн чинь ингээд бойлонд хүрээд мэдрэгдээд байгаа юм шиг. Тэр нь надаа янгнэлт юм шиг мэдрэгдээд. Тэгээ би ингээд гинт хөтлөөд байдаг байхгүй цаанаасаа. Тэгэхээр эмчнэртэй амир хэцүү буруу газараа хүрэх гээд байгаа юм шиг. Тэгээд эмчин за өвчин намдах хийгээд. Тэгээд өвчин намдагаа зөөрлцсөн. Тэгээд амир гайгүй би яг ингээд өөрийгөө бүтэн ингэж тэрч ингэж нүдэ анжаагаал гараад ирсэн. Тэгээд тарцсангуу гайгүй. Тэгээд одоо 1 сар ажиглаад шүд маань гайгүй гасаа гэж бодож байна. Тийм гайгүй байвал сувгийн имчилгээ хийхгүй байх гэж бодож байна. Гэхдээ нөгөө хүний өвчин мэдрэх янз бүр л хал та. Чамд яг өрөн бас сувгийн имчилгээ шиг хүнд өвдөж байгаа юм шиг санагдчихэж магадгүй юм. 6 сарын сая хүүхдийн баяр болоод өнгөрсөн юм шүү дээ. Нэрээ 3 хоног амир гоё амарсан. Айгуу сайхан. Тий ажлын хажуугаар аюу сайхан амарсан юм байна. Харин яг нэг юм юу болчоор насан туршчихээр тэгээ сургууль соёл гэхгүй болчоор нэг 6 сарын 1 9 сарын 1 тамаагүй болчихсон тий. Харин тэгэл яг зүгээр бүх нийтийн амралтайсан болохоор амралтын өдөр шиг л санагдсан. Тий өөр нэг сонин алга да ажил ихтэй маргааш нэг 2 том зурагтай тэгэл тиймэрхүү л амжилт. Надаар тийм ээ өнгөрсөн дугаар дээр би бас нөгөө эмэгтэйчүүдийн эмнэлэгтээр очиод гэдгийг ярьсан байна. Тэгээд эмчилгээ маань бас тайчгүй. Тэгээд бас нэмж нэг 2 шинжилгээ өгсөн. Тэрнийхээ хариуг хүлээж мүлээгээл. Ер нь тийм боцноос харцангуй гайгүй. Имээр зүгээр болчих юм байна гэсэн. Тэгээд тийм сонь сайхантай. Бас нэг шинэ дугаар маань орсон тий. Тийм өнөөдөр шинэ дугаар маань орсон. Бас нэг сонин сайхан нь бит хоёр дөнгөж сая дэлгүүрийнхаа нөгөө нэг өнгөрсөн дугаар дээр хэлчихсэн. Lifetime хамгийн их дүнтэй захиалга хийсэн гэд. Тэгээ ер нь 80% та бит хоёрын санаанд нийцлээ. Тийм нийцсэн маш гоё юмуд байна. 20% бүр бүтэн фейл нь 20% байна. Тэгээд яхав тэднээс бол ер нь л орохгүй л хальта. Харин тэгтээ ингээд тэг юу мэр юм бэ те? Зөрөгтэй байхын сул тал нь энэ болчиход байгаа. Тийм. Өмнөх бас нэг дугаар дээр бид хоёр ярьжсэн да. Тэг манайха юу вэ? Sorry. Бид хоёр сая яг ингээд нөгөө хизээч ингээд дэлгүүр нээсээс хойш цахиагүй их бараа зихж үзээ. Тэгээ тэрийгээ сая бүгдийн нэг дор битсэн болохоор бид хоёр жоохон ядарсан нэг юм хил хам зунгаар л та сүүлийн хідэн хувцсны бичлэгүүд бодвол юу ч болчихоо нэг юм гэж юм дахин битсэн нэг жоохон тийм хүн болчлоо. Тэгээ би бас нөгөө явах гад хин хин юманы ажил амжихгүй учраас намайг явахаас өмнө гээд сүүлийн дугаараа өнөөдөр амжуулахгүй болохгүй болчиход тэгээ нэг жоохон ядралттай бичиж байгааг ойлгоорой. Тэгээд тэр фейлээ ингээд угаасаа таалагдахгүй болохоор ингээд зарахгүй ойлгомжтой болчих жоон. Тэгвэл тэр хувцснуудаа яана гэж бодохоор ивчлэн байж лээ. Гэхдээ тэр хувцснууд маань агуулгад маань байж лээ. Гэхдээ тэр одоо яаж эргэлтэнд оруулмаар юм. Зарахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр одоо эсвэл бол яг нэг бит дэлгүүр мэлгүүр байнгут ингээд
сагсанд байж идэг хувцас болгочих болох юм те. Тэгээ хүмүүс материалын таалагдаад явал нэг юм тогтсон үн байдгийг тэрэнд нь л тааруулаад авчдаг. Тэгээ хамгийн нийтдээ нөгөө фейлцсэн хувцснууд маань ер нь бол дресснүүд байгаа байхгүй. Тэнгүүд бас бид хоёрын нөгөө өөрсдийн юу таалагдахгүй юмнууд айгүй нөлөөлөд байна л та. Бараг нэг их дресс өмсдөггүй болохоор тэр одоо бас дресс өмсдөг хүнд гоё харагдаж магадгүй юм тий. Тэнгүүд бид хоёр бид хоёр сая бүр талент өөрсдийгөө хараад хоёлоо ийм муухай хүмүүс илүү үнэхээр яг тийж харагдаад байгаа юм чинь. Яг өмсөж сураагүй юмас тэгээд ээж магадгүй. Тийм бас өнгө нь байсан юм аа. Хоёулынх нь өнгө биш байсан тэр. Тэнгүүд яг өмсдөггүй хувцас хоёрт өөр нэг цогтгүй өнгө болчоор. За. Тэгээд саяны дөнгөж өнөөдөр орсон дугаар дээр нэг хүн 3 комент бичсэн байсан юм аа. Тэгээ бид хоёр тэн дээр тайлбар өгье гэж бодоод за эхнийх нь би уншчихв. За тэгээ. Өөртөө байнга эмнэлэгт үзүүлдэггүй байж эмнэлэг эмч муулж ярьж байгаа чинь таалагдахгүй байна. Эмчийн муу санийг та нар шүүхгүй. Юу мэддэг гэж ингэж өөртөө итгэлтэй ярьдаг байна. Өөрсөндөө дүгнэлт хийгээрээ. Хоёр эмч хоёр өөр дүгнэлт хийж болно. Туршлагаасаа хамаарат тэглээгээд нэгнийх нь буруу биш ээ. Та нарыг насанд хүрээгүй октод сонсож байгаа зарим юм шүүлтүртэй яриа гэсэн байна. Энэ жоо сайн санагдаад байна да. Манай комент бичсэн хүн бол өөрөө эмч хүн юм шиг байна л. Тэгэхээр хүнд тусаж байгаа байж магадгүй байх. Тэрийг ойлгож байна. Хоёр талаар бид хоёр ерөөсөө яг бүх эмчнэр муу эмнэлгийн салбар онцгүй энэ гэсэн юм яриаг байхгүй юу? Юу ярьсан бэ гэхлээр ер нь бол ингээд сайн эмч эмнэлэг олж чадахгүй байна. Эмэгтэйчүүдийн эмнэлэг. Тэгээд энэ дээр одоо яад юм болоо гэсэн нэгт тийм ярьсан. Хоёр талаар аанда бас яг нэг юм өөрөө үзүүлээд буруу онцлуулж исэн талаараа ярьсан. Тэр бол ингээд бүр буруу онцлуулж исэн. Буруу онцлоод хагалгаа хийх ёстой юм байна гэдэг чинь бүр хүний амнаас одоо эрүүл мэндтэй холбоотой төвшний асуудал үстэй. Тэгээ өөртөө тохиолдсон юм ярьж хахад энэ хэсэг бас амар сонирхолтой байгаа юм. Хоёр эмч хоёр өөр дүгнэлт хийж болно. Тэгээд буруу гэсэн үг биш. Тэглээгээд нэгнийх нь буруу гэсэн үг биш гэдэг бол надад маш асуудалтай санагдчихэв. Тэгээд яг уу сайн эмнэлэг эмч олдохгүй тэгээ Монголд яг ийм хүчнээ онцлуулахад төвхтэй байдаг учраас 2 3 эмнэлгээр одоо бүр хүнд төвшний те хавдрын ч юм уу төвшний одоо онош бол баталгаажуулж явах хэрэгтэй юм байлаа шүү гэдэг үнцгийг бас бид хоёр ярьсан өмнөх дугаар дээр. Тэгээд тэр чинь ингээд муу сайн гэдэг дүгнэлтэнд хүрээгүй болохоор одоо эмчлүүлж байгаа процессоо бас нэг дугаар болгоё. Тэгээ тэн дээр хэдүүлээ ингээд сонсё гэсэн болохоос биш яг сто муу байна. Бид хоёр Монголд яахгүй гэдэг агуулга огт гараагүй шүү дээ. Тэгээд хоёр дахь нь болохоор яг нөгөө сувгийн эмчилгээ рүү орчхоор ломбо унаад юм удаан бити яваарэ гэсэн мэт харин тийм ээ тэр бол үнэхээр миний буруу. Гурав дахь нь болохоор нөгөө нэг сувгийн эмчилгээ хийлгүүлчихэд угаасаа л тэгж өвдөн штэ. Юундаа эмч буруутгаад байгаа гэжсэн. Би болохоор тэр үед сувгийн эмчилгээ хийлгээг байхгүй юу. Зүгээр л лом байсан юм. Тэгээ тэр ломбыг маань тийм амар өвдөхөд байсан учраас би тэр эмчийг скейлгүй гэж би үйлчлүүлсэн хүн юм чинь тэгээд дүгнэн штэ. Тийм үстэй. Юу ломбч бай сувгийн эмчилгээч бай ингээд би бол бас нэг дугаар дээр ярьсан л үү нөгөө сувгийн эмчилгээ хийлгээд өвчин намдагчгүй хийгээд би бүр ингээ асгартлаа уйлжсэн гэд. Тэгээд хүн тэгээд ямар ч үйлчлэгээ авсан ломч бай сувгийн эмчилгээч бай өвдсөн л бол өвдсөн штэ. Тэгээд тэр талаараа л ярьж ах чинь бити эмч муулаад гэдэг амар сонь. Бас энэ дэр нэг ингэвч байгаа байхгүй юу? Өөртөө байнга эмнэлэгт үзүүлдэггүй байж гэсэн байгаа юм. Нөө ер нь бол чадхаараа байнга үзүүлдэг ээ. Тэгээд өөртөө яг одоо сар болгон 7 хоног болгон эдэр гэж хэлж чадахгүй ч гэсэн үзэж байгаа сонсож байгаа сонсогчтой бол байнга ингэж үзүүлж байгаарэ, онцлуулж байгаарэ. Ямар ч одоо эмгтээчүүд ч бай, шүүдч бай гэд тэр болгоныг аль чадхаараа хэлээд явдаг байгаа шүү. Тэгэхээр одоо сонсож байгаа сонсогчтой насан туршаагүй охтуудыгаа буруу юмд уриалж мөрөөлөд идэг хүмүүс бол биш байгаа шүү. Номуна. Та нарыг юм насанд хүрээгүй охтууд сонсож байгаа тийм учраас хамаа намаагүй юм бити яриа гэдэг утгатай юмнууд бичсэн байгаа байхгүй юу? Одоо саний комент шүү дээ. Тэнгүүд ингээд энэ бас амар сонио. Манай одоо насанд хүрээгүй тинейжер охтууд бити амар тийм тэнэг хүнтэй ярьж байгаа юм шиг харьцаач ээ. Ялангуяа ингээд хүмүүс ингээд бид хоёрыг ингээд баргаал ингээд одоо аандагтай ингээд шүдэл омдуулах мартаад ингээд жоох удчлаа гэдэг нь яриад омдуулахгүй явуулах юм байна гэж ойлгохгүй шүү дээ. Одоо тэгж нөлөөлнө гэж боддсон юм уу те. Яг нас нь баг яг нэг төлөвшөөгүй яг нэг тийм мачуур болох үе шат нэхлээгүй байж болно. Гэхдээ хүүхдүүд ч гэсэн амар ухаантай байдیں шүү гэдгийг бас дахин хэллээ. Юуг өөртөө нааж аваад юуг ингэж сонсохгүй өнгөрөх вэ гэдгээ хүртэл мэддэг болцсон байдیں шүү. Тинейжер хүүхдүүд бол бид хоёрын аудиенс чи ер нь бол 15-аас дээш байдаг. Тэгэхээр яг ер нь ахлах сургуулийн хүүхдүүд 9-өөс дээш ангийн хүүхдүүд байдаг. Тэр хүүхдүүд бол одоо яг бүр нөгөө нэг огт фильтргүй хүлээж аваад фильтргүй гаргадаг жоохон хүүхдүүд бол биш. Өсвөр насныхан байдаг. Тэгээд юмыг айгу
шүлтүртэй хүлээж аваад бараг өөрсдөө бид хідээс ч илүү мэдж байгаа хүмүүс ч зарим нь нөгөө захиа уншдаг дугаар дээр батлагддаг юм да. 10 жилийн охин байна гэж ирсэн захианууд амар ухаалаг хүүхдээ тэр өвний сонголт тэр асуудалд хандсан байдал гэд тэндээс дүүнэрээ ямар ухаантай болохыг мэдэрдэг бид хоёрлаа. За өөр чамаар сонь сайхан. Өөрөө тэгэл би нөгөө явахтаа бэлдээл жоохон нэг темптейшн үүсдэг дээ нэг юм те ажил мажлаа жоохон юг өвлдөж хийсэн татлаа төтлөг өвлдөж хийсэн гээл нэг тиймэрхүү л бэлтгэл ажилтай л байна. Тэгээ явах төгсөн чинь жоохон сандраад ах ямар сонөө энэ удаа бид бас төвшөөс жоохон хамааралтай болсон юм уу? Тийм хөө. Тэгээ би төвшөөд хэлсэн чинь тийш дээ уусаа хамааралтай л гэж таараа шүү. Аа. Мэдгүй гинт эхэндээ нэг сарын өмнө зөв нөгөө виз гараал яаж яхад нэг юм тогтлооч юм шиг санагдаа л тий. Ингээд ойрт ганцаараа яваагүй юм байна гэж мэгэл ийм шинэ экспириенс юм шиг тий бүр сурна гэж бодохоор бүр гоё тогтлоод байсан. Тэгээ одоо өдөр ойрт болсон чинь бас жоохон эвгүй. Тэгээд нөгөө аялалд нөгөө төвшөөгийн хийдэг байсан өөргүүдийг ойлгоноос би чи нөгөө ачаад гар өрдгөө хүмүүс чи одоо тэгээ баг 2 цөв үрж явах нь бай. Тийм тий ганцаараа явахын ачааж явах хэцүү юм те нэрээ. Харин тийм байна. Тэгээ Парис ч амар юу юм бэ? Хулгай халаасны хулгай гараа нэг газартай юм байна. Тэгээл төвшөө явчих ингэ тийм хоосор зөөлгэн ингээл намайг нэг тийм яан гэх юм. Санаа зовсон л хүн байна төвшөөс. Чиний lifetime амьдралын хамгийн урт ганцаараа аялж байгаа аялал уу? Ганцаараа. Бараг бүр ганцаараач биш хосоороо явж байгаагийн хамгийн удаан баг. Агуу мөн саяны Вьетнам ч бас 20 тонс юм байна тийм ээ. Гэтэ ерөн л бас нэлээд урт аялалтай. 18 онцод ирж байгаа. Тэгээ очиод гайг болчихвол дээ гэж найдаж байна. Нөгөө Малта гэдэг юм болов Малт гэдэг юм бол хүмүүсээс Малт гээл тийм ээ. Монголоор нь тийм. Би бол Малта л гэж Малт Малт ихэр sense сонсдог байна. Тэгээ Малта болохоор яг Европт бол хамгийн одоо аюулгүй улс нь гэдэг юмсэн. Тэгэхээр Малта дээр бол нэг санаа зовхон байх. Тэгээд бас тогтолж байгаа юм нь юу вэ? Очиж байгаа сургууль маань ингээд юм хөөрхөн хичээлээсээ гадна амар олон активитинуудтай юм билээ. Жимтэй юм байлээ. Дасгалынхаа офцыг сайхан аваа явчих гэж бодож байна. Тэгээ олон гоё чөлөө цаг өнгөрүүлэх олон гоё юмнуудтай юм билээ. Тэр нь бас тогтолж байна. Тийм ээ. Өмнөс чинь тогтолж байна. Гоё хаа. Би ингээл амар өсөг амар чийл байж байгаа л ирэх юм шиг надад санагдаад. Тэгэл ерөн дээ 2 хоног ч юмсан амархан штэ тий. Тэгтээ яг. Тэгээд нийтдээ нөгөө цагийн зөрөгтэй байгаа байхгүй юу? 6 цагийн зөрөгтэйсэн баха. Тэгсэн чинь би төвшөөд за ийм цагийн зөрөгтэй юм биш үү гэж харуулсан чинь төвшөө. Өнөө чи зөрүү биш вэ штэ. Төвшөөгийн явж яг таарад насан тий. Энэ ярда. Өглөө одоо Малтад 8 болж байхад Улаанбаатарт 2 болж байна заяа. Төвшөөс ирж байна. Тэгэл төвшөө бол шөнийн 2 гэж яхад бас сэрүүн байж гэн. Тэгэл өдөр нэг 12 1 гээ босдог хүн байгаа байхгүй. Тэгэхээр барыг би хоёрт цагийн зөрөө байхгүй юм байна гэж харсан. Тийм байна. Төвшөөс амар өдөр болгон бичих баха. Тогтмол цагт залгаал. За юу чинь. Яа нийтдээ юм. Тэг хаа би аль тэгж бодчих. Яа бид хоёрын донд бас сонирхолтой л байгаа юм. Би чи нөгөө нэг юу баг хүн штэ. Респонс баг хүн штэ. Чат мат нэг баг хүн. Тийм төвшөө гомдоочих байт. Чи сайн хэлэх хэрэгтэй хаа нэр. Харин тийм ээ. Бид хоёр чи ингэж ерөөсөө эсвэл чи байгаагаасаа илүү хичээл зүтгэл гарах хэрэгтэй хаа энэ дээр. Харин тэгэж үзье те энэ удаа. Чи сайхан амарсан уу мамарсан уу гэж үзье те. Догтлчлаа. Төвшөө бараг догтлоод нас. Өглөө төвшөө өдөр ингээл сэрсэн чи есөөгөө сайхан амарсан уу гэж чад ирэнгод төвшөө бүр гэл догтлах. Би нөгөө энийг ярьлаа. Нөгөө дахин руу явцсан багт нь бараг анх удаа би бүр ингээд залгана гэж бодож байгаа залгасан чи цаа ч өөр амар баярлалаа. Яа чи тэгвэл тэгж ер нь хэллгүүгээр гоё хичээл сэтгэл гаргаач зайнаас гоё юуны тий хичээгэж нэрээ. Тий хичээлийн цаг бас хүн англи хэл болохоор сарцсан уу байх юм шиг үл. Тэнд ингээл өчрөхгүй амар бизи байгаад тахгүй шүү дээ бас тий. Зөв тийм ээ. Тэгээ бид хоёр чинь баг хоол нэг сүртэй удаан байж үзээгүй заяа. Уртдаа нэг 10 хоног байсан санагдчих. Тэгээ төгшөө болохоор 10 хүрээгүй шүү дээ. 7 мололох гэдэг байхгүй. Тэгээ бид хоёр нэг хэсэг юу байсан. Тэр одоо маргалцсан гэхүү зөв ингээд нөгөө хийхдээ буруу өгч чадахгүй. Тэгсэн хэрнээ нөгөө conversation явж өгөхгүй. Уг ингээл би нэг ойлгохгүй яриад байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ ингээд минийч буруу биш, төвшөөгийнч буруу биш. Тэгээл сүултээ нөгөө яриануудаасаа залхаал. Тэгээл гэрт нэг юм жоохон санаа аваа өсөөл. Тэгээл за хоёулаа нэг хэсэг тустай байж үзэх юм уу гэж ярьснаа болооч байна. Тэр 7 хоног надад баг жил шахах байх шаагүй байсан. Бүр амар хэцүү байсан яа болох вэ? За өсөө тэгээд явах гад гоё аялаад ирээрээ. Гоё сонин сайхантай эргээд уулзах байхаа.
Тэгээд нэрээ 6 сард одоо бүтэн байхгүй. Тэгэл 7 сард хүрээд ирэх юм тий. Тийм 7 сарын 2-нд хүрээд ирнэ. За тэгээд хэдүүлээ энэ дугаар дээр юу ярив? 100 болоод л байгаа л даа. Жохон даарсан л 100 болж байна тий. Тэгээ энэ 100 ямар төсөөлтэй байна? Юу хий гэж бодож байна? Догдолж байна уу? Юу хүлээж байна? Яад ч юм би энэ цоныг амар хүлээгээд байсан. Яг юу хийхээ мэдэхгүй л хүлээгээд байсан заяа. Ингээд энэ цоныг гоё цон байх юм шиг тийм мэдрэмж төрөөд байсан. Тэгээд яг би яг хүлээлтэнд байгаа юмнуудаа хэлээ заяа. Хийхдэггүй ч яж магадгүй. Тэгээд би энэ цон юунд хамгийн их догдолсон бэ гэхээр би хөдөө явмаар байсан. Тэгээд энэ хүсэлтээ 9 төвшөө хоёрт хэлээ. Уламжуулсан байна. Тэгсэн чи 9 6 сард ингээд бүтэн байхгүй. Тэгэхээр 6 сард бит 3 аялахгүй. Тэгэхээр 7 сард 8 сард 6 сар өөөсө хүүтэн байна уу нэ. Тэгэхээр 7 сар 8 сард бид 3 аялах ч юм болоо гээл тэгээд би явж үзээгүй аймаг руугаа явмаар байгаа. Тэгээд нэг л хөдөө явмаар байгаа. Ягаад ч юм би чи нэг юм хөдөө явах нэг туртай биш шүү дээ. Очоод ингээд зутраал амтментнаас яагаал гээл тэгээд одоо хизээ хүртэл асентнаас яагаал зутраал гэдгээр шалтгаалж хөдөө явахгүй байх уу гэж бодоод нэг хүний рeel үзсэн юм а. Тэр нэг тэр амар сонио харан хамтлагийн 4 улирал гэд нэг дуун дээр хийсэн бүх хүний рeel гоё заяа. Тэр дуун дээр рeel хийсэн бүх хүний рeel гоё. Бүх хүнийх ингээд яг за хөдөө явъя гэдэг ийм сэтэл төрүүлэх үст заяа. Тэгээ би яг тэрнийг нэг реелийг 9 төвшөө хоёрлоо явуулаад тэгээ энэ хоёр явъя гэд тэгээ бид гурав өмнө нь ярьжсэн баха Алтай 5 богд гэд баян үлхий гэд ихнээл чинь ярьсан байсан. Тэгээ тэр юу болох нь вэ? Эсвэл тэрнээс ойрхон бас явж болох нь вэ энэ төр ярих бах гэж бодож байна. Би бол яг явж ирээл тийм плей тайм дэй гэж хоёлаа ярьсан тий. Тэнгүүд яг 4 байлуу 3 байж таарсан. Нэг өдөр нь тий. Хьюког очиж сонсох зорилготой. Тэгснээ баг наадмын амралтаар 7 сарын дундуур л олчих байх гэж би бол бод. Тийм тий. Тэгээ баяуулыг болохоор намар юм уу? Тийм намар юм уу? 10 сар юм уу? 11 сар юм болов? Ямар ч үсэн л нүг хотод сасрахгүй амар удаал. Тэгснээ баяуулгад очиж яг өвөл болж малцсан байгаа ч. Тэгээд яг 100 бас яг үзээтэй байдаг гэдэг байхгүй. Тэгээ хаандаа хэлсэн чинь хаандаа тэгтээ өөрөө ингээ бид хоёр ингээ дандаг бодох юм бол арай илүү нэг юм хитэ аймаг мэмгээр яваад үтцсэн байгаа байхгүй. Тэгэл тэр чи юм бэлээ, энийн чи юм бэлээ гэж ярангуй таанда тэгээ тийм хөдөөний аяллыг айгүй их бодож тогтолсон юм. Чиний юу юм уу? Ер нь хөдөөний туршлага чинь Монгол доторх аяллагын туршлага чинь чамд байна уу? Юу юм? Аяллаа туршлага би хөвсгөл рүү 2 3 явсан. Тэгээд архангаа орсон, өөр хангаа орсон. Гэхдээ ихэнх нь юу байхгүй юу? Ажил байхгүй юу? Зураг авалтаар говийн аймагуд руу бүгд рүү явсан би зураг авалтаар. Тэгээд зүгээр тэнцэж ингээд юм үзэж явахгүй байгаа болохоор аялсан мэдрэмж төрөхгүй. Өмнө говь руу явахдаа би нэг ганц удаа ёлын амл үзсэн. Тэгээ бусдаар говийн юмыг ол нэг үзээгүй. Тэгээ архангаа өөр хангаа тэр чигээрээ зураг авалт байсан. Сэлэнгас нэг дундуур нь хамарсан л юм бэ. Тэгэл тархаа эрдэнэт гэт юмд би ингээм хамгийн гоё юунуудтайг энэ өөр хангаач баг зүгээр аймгийн төврүүн л орсон юм. Тэгвэл хамгийн гоё аймагудаар нь яг яваагүй юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Үгүй тийм үү. Чиний хамгийн гоё аймаг гэж бодож байгаа чи юу юм? Баян үлхий. Тэгэхээр баян үлхий өөр хангаагийн тэр нөгөө Хүсийн 8 нуур. Яг ийм нөгөө хамгийн үзүүштэй байгалийн гоё хэсгээр нь яваагүй гэж үү? Гэтэ хөсгөл энэ тэр гоё л байсан л та. Тэр үзээгүй юм аа л үзмээр байгаа. Тийм ээ. Тэр нь төрж байгаа. Үчи тэгтээ ажиллаар ч гэсэн ер нь бол зөндөө явсан юм. Аваа явсан. Тэгээ ус мусаас үзээгүй шүү дээ. Би ерөөсөө хотоос зүүн тишээ гарч үзээгүй. Тэр л жил үзсэн юм. Налайх л үзсэн юм. Нөгөө Сүхбаатар матар гэдэг. Тийм зүүн аймагуудаар ерөөсөө явж үзээгүй дандаа баруун. Тэгэхээр дорнод морнод байж болох юм тий. Дорнод ч зүүн үү. За энэс та бүр мэдхгүй шүү. Тийм за хөдөг тэгж бодсон заяа. Тэгээд 100 бас нөгөө плей таймыг бодсон. Play time дээр ч яг Hyuko Lemon Center нэг өдөр байсан гэдэг тий. Тэгээд яг нэг өдөр амар гоё явъя гэж бодсон. Тэгээд бас 8 сар дэлгүүрийн ажиллаар нэг тийшээ явъя гэж бодсон. Амар догтлсон. Тэмэтгүй 100 ингээд зүгээр л бүхэлдээ л амар догтлсон шүү дээ. Яг яагаад мэдхгүй л байна. Тий. Ашгүй. Хоёлын чиний саний ярьсан ч одоо хоёлынгийнх нь нөгөө шэрэд юм биш үү? Харин тийм ээ. Миний хувь хүний юм байхгүй. Яг ижлээ. Тийм ээ. Тэгээ энэ жил нэмэгдэж байгаа юм болохоор юу л вэ? Яг наадмаар бол нөгөө гэрийнхэнтэй нэг бас ойрхон аялчаад ирье гэж бодсон. Тэнгүүд яг тусдаа гарснаас хойш яг нээзүүдаараа эсвэл төвшөөдөө ойлгохнаа ч юм уу гэдэг айгүйх явсан мөлий. Тэгээ энэ жил яг наадмаар бол гэрийнхэнтэй оягаар салхинд гарья гэж бодсон. Тэгээл бусдаар бол яг андаатай ижлэх юм байна дөө. Энэ жил тэгээд айгүй олон одоо хөгжмийн фестивал наадмууд айгүй болж байна тий. Аа. Би тэгээл бас нэг сая
Тэгэл хоёулаа гоё ингээл 18 хоног хоёр талд гоё enjoy хиймээ гэж би төвшөөг за тэгсэн чи төвшөө жоохон эмороод байгаа байхгүй цаа чи. Би ингээд ерөн найзгүй болчихжээ гэж мэгэл цаа чи. Тэгээ би юу ч байгаа ингэж ярьснаа л тэгэл нэг бол тоглоол нэг бол хөлбөмбөгийн дэлхий авраг үзэл байж та гэдэг хгүй. Тэгэхээр би чи аандаатай үзээч гэсэн чи нэрээ тийм. Чи аандааг найз биш гэж байгаа мó гэсэн чи тийм ээ sorry. Тэгээд Oh my god. Тийм байж тээ. Би ерөөсө бодоогүй юм ш төвшөөг би алан. Яаж намайг мартчихээ. Өөрөө мартсан тийм. Харин би бас бодоодсэн байхгүй. Би ингээ хинтээ дэлхийн авраг үзэхлээ бодоодсэн байхгүй. Яа тоо. Oh my god. Төвшөөг хоёр дэлхийн аврагыг алах нэ. Нэрээ дэлхийн аврагт амар догдолж байгаа шүү дээ. Энд одоо юу эхлэж байгаа юм шүү те. Одоо 6 сарын 20 12. За sorry ямар ч гэсэн одоо 6 сард эхлэж байгаа. Тийм штэ нэрээ. Юу чамд одоо нэг юм 100 болох гэж байгаа юм чинь зүгээр 100-тай холбоотой юмнууд бас ярилсан гэх юм уу гэж бодсаахгүй юу? Ер нь ингээд нэг юм хөгжилтэй түүхтэй 100 байна уу? Эсвэл нэг хүүхэд насны 100 мөн ч юм уу? Чиний 100 ер нь яаж өнгөрдөг вэ? Хүүхэд насны хөдөө явдаг байсан уу? Харин би ер нь хөдөө би хамгийн ихдээ 7 хоног үзсэн. Хүүхэд тахтай юу? Үгүй хүүхэд тахтай биш. Ер нь тийм жоохон байхад намайг юусоо хөдөө дагуулж явдаггүй байсан баха. Тийм манай ингээд юу чин гэрийнхэн чинь айгу цөөхүлээ. Тэг бүгд л хотод. Тэг яг юм хөдөө юу багтай. Тэгээд явдаг байсан аавын талын юу мүү гэд ойрхон Төв аймаг өндөр ширээт мэрээд ч лөө тэнд л би жоохон бахта очиж исэн болохоос биш. Миний хамгийн анхны яг юм гэрийнхэнтэйгээ хөдөөний аялал юу гэдэг шүү дээ. Хөвсгөл гэдэг байхгүй. Тэгээ амар гоёсэн тэр аялал. Тэгээд хөвсгөлд анх очиж тэгэж хөдөө явж үзсэн байхгүй. Тэгээ хөдөө амар гоё юм байна гэж бодоод. Гэхдээ тэр хооронд тэгээд ерөөсөө нэг амар ойрхон л салхи малхинд гардаг. Бусдаар нэг хөдөө яг ингэж холын аялал баг хийдггүй байжгаад тэгээ би их сургуультай Пүжэ Сара гэд манай хоёр найз байдаг. Тэгээд тэр хоёртой анх удаа би хөдөө 7 хоногод үзгээ заяа. Гэрийнхэн тагаа хөвсгөл явсан аялал маань 5 хоногийн л аялал байсан. Тэгээд анх удаа ингээд 7 хоног явж үзэх гээд заяа. Булган явах гээд манай Пүжэ булганых. Тэгээд манад чи гэл тэгээд тийм би ээж мэжээс төвшөөрл аваад тэгээд бид гурав явж ирсэн байхгүй. Тэгээд тэр бүр амар хөш байсан. Тэгээд яг тухайн үед би ингээд нөгөө хөдөө мөдөөнийх явдггүй тэгээд Пүжэгийн хувьд бол би нөгөө нэг юм төвхтэй найз байсан байгаа таахгүй. Чи ингээд гэрт очичоод ингээд яваад байв. Айгуу жоохон хээгүү байгаараа гэж заяа. Хээгүү. Тэгээд ингээд очиод энийг ч итгэхгүй тэрийг ч итгэхгүй гэд маглаад байв. Хөдөө чин тийм илдүү юм байхгүй шүү гэж заяа. Наа ингээл эхэндээ тэгж аюу сайн сануулсан байхгүй. Тэгээ би ямар ч байсан ингээл болгонд очиод би тэгэд Эрдэнэтрүү богоон цугаад Эрдэнтээс болгон чайг ойрох юм бэлээ. Тэгээд Эрдэнтээс нөгөө бид эдийг тосож гэрийнхэн нь аваад тэгээд ирчихсэн байхгүй. Тэгээ би яг анх удаа хөдөөний айлд хөдөө малдаг айлд ингээд очиод одоо малхыг үзээд сүү сааж мааж хонь хураг яаж мааж Монгол ахуйтай танилцлаа гэдэг тэгж танилцсан байхгүй юу. Тэгээ тэр амар хөөрхөн экспириенс эсэн. Тэгээд амар инээдтэй ингээд эхний өдөр хээг байгаарэ гэд тэр үг нь амар сэтгэлд орцсон. Тэгээ одоо яаж хээг байхаа мэдэхгүй тэгэл айгу хамаагүй л ингээд элдв юунд маяглаад ахгүй л байх ёстой гэд ингээд хойд бодоод тэгсэн чинь юу ээж байгаа хгүй бид нарт ингээд оронгууд ингээд сүтээ цай борцог ингээд л өгж байгаа хгүй идчихэж байгаа борцог шалан дээр тавьж юм байвал тийм яг яах гэж байгаа тэгээд ингээд шалан дээр тавьлаа өө чи тэгэл талах шалан дээр тавьж байвал тэрийг авч идэж мэдээл ёо айгу хичээсэн л юм шиг байгаа чавс. Тэгээд ингээ яг орой унтах гад ингээ тэр чин Монгол гэрт хоёр талынх нь орон дээр ээж аав хоёр нь тэгээд ах өвчнөр нь тэгүнгуудаа бит хэд ингээ шалаагаар ингээ гоё орцож унтж байгаа хгүй. Тэгээд ингээ тэнд ингээ хаалц малцвал байхгүй заяа. Гэхдээ ингээ дээрээс ингээ харахаа унаад идэг заяа. Ёо Монгол гэрийн дээрээс. Тэгээд ингээ яг тэр байсан газарнаас ийм том ийм юутай. За тэрний нэрийг мартчих. За ямар ч нэг тийм том хорхотой тэрний хөвчлэн явж идэг. Тэгээд тэрнээс нь сүлдээ айхаач байсан. Тэгээд ингээ эхний өдөр ингээд унтчихсан чинь л дээрээс ингээ бороо ороод байгаа юм шиг ингээд хүнчлэл дээр тийм пад гэл болдгоо. Тэгэл ингээл нүдэнийгэл харсан чинь яг ингээл дээрээс ингээл бүт гэл харахаа онжина. Тэгэл гэл ингээл яасан чинь бүч амар загнаад юун та малаад байгаа унт гэл тэгсэн чинь би ингээ заа гэл
Тэгж унтаад ихний өдрөө тэгж загнуулаад тэгээ пүүжа болохоор ингээд нөгөө өрөвдөөд байвал ингээд бүр маялаад байна гэд бодоод мэдээ. Гараар үзье гэж бодсон юм тий. Тэгээд хоёр дахь өдрөөсөө нэрэл ингээд айлт ирчээд би болохгүй болоо гэл ингээд хамаг юмаа төвчээд тэгээ яванда тэр нь хөрхөн айхаа болол тэгэл тасаал тэгээ би ёо бүр үхтлээ өрөм талах малах ааруул харцаа гэлцтэй хөдөөний хоол амар хийдсэн. Тэгээд нөгөө ихэвчлэн пүүжаас ингээд нөгөө юу зунал очиж байгаа юм чинь тэгэл охин нэрсэн ингээл хамаг байдгаа ингээл бариад гой хоолнууд хийж өгөөл ёо тэнд ийдсэн хоол моол ингээд миний баг амьдралаа хийсэн хамгийн гоё нөгөө тийм тооны юу гэж ярьдаг лээ хорхог гэх тиймэрхүү хоолнуудыг шүүс тийм тэр аялал бол хамгийн гоё зуны тийм ээ аялал байдаг миний хувьд. Оо ямар гоё юм. Ер нь бол богоноор л явсан юм биш тий. Тийм богоны аялал амар гоё байдаг шүү дээ. Надад найзуудаараа явж ивэл богоноор явах гоё санагдаад тий. Яг хоо тухайн юм богон бид хэд төхүүлж аваад нэг юм нөгөө нийтийн үү? Тийм нийтийн гэдэг лүү. Тим юм цоц болохоор тухайн юм богоны юу бол нэг гоё байдгүй надаа. Жохон ядарч мадраад анх удаа богон цоосон болохоор бас жохон ядраадсан. Тэгээ зүгээр тэнд очихол аялал. Тэгээ айгу гоё байсан юм байна. Одоо бодсон чинь тэгээд хамгийн анхны их тийм 7 молоо хонсон аялал маань тэр байсан. Тэгээ бусдаар яг тэгж хөдөө ерөөсөө их хонж үзээгүй. Nice. Уу ямар хөөрхий. Тэгээ тэр аялал байхгүй бол тэгэл бас нэг юм. Одоо юм нөгөө мал те сүү цагаад мэдээ те бас л хожоо танилцах байсан юм те. Тэгэл нөгөө юм уу сүү сааж магаал гэл ямар амар гоё экспириенс байгаа юм чинь ингэдэм үү гэл тэгэл нөгөө сүү сааж байгаа үед угаасаа сааж чадахгүй мөлий амар хэцүү мөлий эвлүүлэх гэж тэгэл нөгөө юунд нь хуруугаа хүлээл суугаад амар гоё эцсийн дүргээ тэгэл өөрөө сайхан тэрнгээр өөрийгөө жоохон баясгаал тэгээд нэг хонь хураг нийлцэн гэд тэгээд тэрийг нь салгаж малгаад би ч одоо ажилтай нэг хашаан дотор ороод нэг хонь хурагт л ингээл салгаалах шиг байсан. Тэгэл айгүй гоё байсан шүү дээ. Яа, инээдтэй. Би болохоор өвөөмө хөдөө байдаг болохоор 100 хүүхд нас ер нь дандаа л миний 100 бол дандаа хөдөөтэй холбоотой. Тэгэл амаргүй юу анаа би төрийг явуулцдаг. Тэгэл баг 8 сарын 30 гэж хотод орж ирээд байгаа юм биш үү тий. Нэг тиймэрхүү экспириенстэй өнгөрдөг гэсэн амар гоё байдаг байсан юм байна. Сая яг бодсон ч. Нэг юм жоохон ухаарцсан тинейжер үе юм уу? Дунд анги мэнг ч юм уу. Тэр үедээ байхдаа ингээд нэг хөдөө ингээд нэг юм амар өөдаад хийх юмгүй биш санагдал тийгүүтлээ нэг удаа яг хонь урган нийлцэн чинь тэрийг салгах гад нэг юм тэр надад нэг жоохон фан санагдсан юм уу яасан нэг юм ажилтаа санагдсан юм уу гэснэ тэрнээс хойш нийлчээсэ гэж боддог болсон өмнөд тэр чинь яг хүсэх юм биш байгаа байхгүй хиндээ тэг амар ялархаж явдаг байсан юм а би нөө гоё хотод гоё байж үзмээрэн ч юм уу тий байрны найзтай байрны тийм гоё зуныг мэдэрч үзмээрэн тэр гэж ялрахдаг байсан. Тэгээд явандаа тэгээд явхаа болчихж байгаа юм чинь тэнгүүт хөдөө явдаг байснаа санаал. Үу тэгээд булганчин бас айгүй тийм амар байгальтай. Тийм үгүй тэр одоо бодсон чинь нэрээ ингээд одоо тэнцэж ингээд нөгөө зуншиж байгаа одоо зуныхаа гэрмэр сууцыг бариад юу гэж байгаагаас ингээд сонгоод байж байгаа штэ. Тэгэл тэр сонголт Монголд бас л амар үеж ингээл гаран готл нэх гоё. Гэрээс гараал нэх гоё. Газар тэгэл тэнд бас ингээд амьдарч ийн гэхээр 100 бас гоё юм аа. Булганы айраг гэл бас ярддаг тий. Ёо манайс тэрнгээр амар бахархдаг заяа. Ер нь штэ дэлгэр. Харин ер нь бол аймагтай хүмүүс амар бахархдаг юм байлээ шүү дээ. Манай найз бүр булганаараа амар бахархдаг. Булганых айраг гэл тэгэл. Манай булган л амар гоё гэл. Тий ер нь бол би миний ойр хавьд ингээд яг аймагтай хүмүүс амар цөөхөн. Тэгээ тэрний нэг нь хүмүүс чиг шиг. Тэгээ яг тийм хүмүүс маань үнэхээр амар бахархдаг заяа. Тэгээ болгон бол яалтчгүй гоё л байгальтай юм байна лээ. Тийм шүү. Тэгээд манай нөгөө Сара болохоор Сара гэдэг найз маань болохоор хөвсгөлийнх. Хоёулаа үзэгтэй байгальтай амар хэцүү аа. Тийм манайх л гоё гэлээ. Танай тийм байгаа мó гэдэг баг. Хөвсгөл болохоор нөгөө ханхад байдаг. Тэгээ ханх чинь бүр нөгөө хамгийн хойдлын юм уу гэл бүр л гоё юм шиг л. Ханх чинь бүр амар үзэгтэй юм байна шүү дээ гэсэн. Тэгээл одоо тийм хоёр гоё байгальтай хүмүүстэй хоорондоо үзгээс өөр яах вэ? Яа. Манай нэг одоо ханхал гэж ярьдаг нэг найз байна. Кино зураг авалтаар ханх явчаад ирсэн гэх тэгээ бүр ингэ тэр киноныхон зураг мураг бүр амар гоё. Тэгээд юу юм бэлээ? 100 явахаар бол өвөл бол нөгөө нэг ингэ
хөлдөж байгаа штэ тэгэнгүүт жоохон давчлаад ойрхон явчтай юм шиг үлээ. 100 явж байгаа хүмүүс бол жоохон тойрч жоохон бартаатай замаар явдаг юм шиг байлээ. Гэтэ ханх барсан амар гоё гисэн. Тэр киноны зургуудыг харсан ч. Харин би бас тэгж сонссон. Зураг видеонуудыг харахаар амар гоё тосхон. Тийм шиг л шүү дээ. Тэр чинь тэгээд одоо юу Монголын баг хамгийн хойд Оростой гэсэн. шууд хэллэх үү те. Өөр тэгээ хүүхэд байхын 100 одоо яаж өнгөрдөг гэсэн юм бол доо. Ямар ч гэсэн 103 сар би тэгээл гадаал амир их тоглолдог байсан баг та. Тийм. Хөдөө явахгүй юм чинь. Буцаа тийм үе дээр очихсан тийм. Үүч бодохгүй. Баг гэртээ ор гэхэнд ганц зовлон юм хайш. Би сая нөгөө ажлынхаа гадаа хэсэг сэлгэлт сууж агаад ажлынхаа найзтай ингээд яг ажлын урд хүүхдийн тал байдаг хгүй. Тэгээ тэнд хүүхдүүд ингээл байж байгаа штэ. Тэгээл ёо гоё юм аа ийм болох юмсан. Йоо яг сая хитэн юм жим дээр байжсэн чинь нөгөө манай жимийн гадаа нөгөө сургуулийн хөл бөмбөгийн тал байдаг хгүй. Тэгээ би яг өдөр жимд ш таарсныг хэлгүй яг нэг юм бага ангийн хүүхдүүдийн биеийн тамирыг хичээл ороод байгаа хгүй. Тэр идэхтэй биеийн тамир зүгээр л хөөцөлтөөл бинийгээ зулгаагаал үсийн татснаа уцхтааж гүүж мөгөөл би бүр тасглаа яагүй тэр идийг харснаа гоёин. Харин ятархаад байгаа юм хайш. Буцаад тухайн үедээ хэрүүл яг тухайн үедээ очивол тухайн юм хүүхдийн зовлонтой л байгаа штэ. Тэгэхээр зүгээр яг одоо бодохоор тэр үе үнэхээр жаргалтай байдаг гэж хүн болгоно л мэдэрдэг бах таа үнийг тэгээд. Тэгээ би ойрт миний амьдралын рутин айгуу тийм өөрчлөгдөж байгаа. Эрүүл амьдралын хэв маяг руу эрчимтэй би орохыг хичээж байна, хүсэж байна. Тэгээд тэр маань болохоор нэгдүгээрт би нойроо засахыг амар хичээж байна. Өнгөрсөн дугаар дээр би нөгөө гэрт ажил авчирмааргүй ингэдсэн шүү дээ. Тэгээд тэр маань бас шалтгаан нь нойр байсаахгүй. Гэрт ажиллаа авчирчвал би ер нь ингээд нойроо хогсолцдог. Одоо ингээл ажил гэдэгт маань одоос нөгөө подкаст дэлгүүр маань ч гэсэн орж байгаа. Тэгээд яг гадуурхтаа тэднүүсээ хийчээд ирэхгүй бол гэрт суувал би ингээд за тусах гэд бүгдийг ингээд хийчих гээд. Тэгээ ингээд амар хичээж байгаа заяа би бүр нойрон дээр. Тэгээд эрт онцсон өдрөө баярлалаа заяа. Тэгээд өмнө ч бол орой унтчихаар заа угсаал орой унтдаг төө гэд ингээд тэрэндээ юу ч бодхоо бэлцээсэхгүй юу. Тэгээ одоо болохоор орой унтахаараа өөртөө амар гэлтийн мэдрэмж өгөөд за өнөөдөр ихтэй ажил амжуулаад дуусгах хэвээр гэж мэгээд яг өдрийн ажлын бүтээмжч баг ихсээд байгаа юм шиг. Тэгээд би баг сүүлийн 3-4 сар 8 цаг 7 цаг ерөөсөө унтаагүй. Хөвчлэн 4-5 цаг унтаад таахгүй. Тэгээд одоо сүүлийн 3-7 хоног яг ингээд айгу хичээгээд тэгээд яг ядаж 7-8 цаг ингээд унтахыг маш хичээж байна. Тэгээд нойрондоо айгу өөрчлөлт оруулах гэж хичээж байна. Давхар нөгөө нэг жингээ хасчихсан болохоор угаасаа нөгөө хоолтонд маань нэлийн өөрчлөлт орсон байсан. Тэгээд бас хоолтондоо яг энэ чигээр нь барих гад амар хичээж байна. Давхар би яг тасгалыг бас рутин болох гэж амар хичээж байна. Nice. Тэгээд гэртээ юу гэртээ. Тэгээд яг яванда бүр яг цаг гараад фитнест явж эхлэнгуудаа тэрийгэ рутин болгочих магадгүй. Гэхдээ одоогоор бол яг тасгалын рутинтэй болчихсон. Тэрийгэ хийж байна. Тэгээд ганцаараа амьдарч байгаа бол ингэж л амьдрах хэвээр юм шиг санагдал. Тэгэл ойрт тэгээд тэрнээс асайгүй гоё кафетэй амьдраад байгаа юм болов уу гэж бодоод шүү дээ. Тийм. Nice. Тийм байна. Гоё мэдээ. Надаас нөгөө хүмүүс нөгөө стори оруулсны араас ч юм уу подкаст энэ төр оруулсны араас айгүй олон хүмүүс нөгөө жингээ яаж хасч байгаа вэ? Тэр тухайга паблик видео хийж болох уу, подкастн дээрээ ярьж болох уу гэд бичээд байгаа байхгүй юу? Тэгээд би ингээд тус бүрт нь яг хариулаад л байгаа юм л та. Гэхдээ надаа ингээд зөвлөхөө ерөөсөө байхгүй шүү дээ. Энд чинь ер нь бол бас жоохон сөрөг талдаа жин хасалт гэж би бодоод байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр надад ерөөсөө жин хассан шалтгаан маань хоол хасалтайсэн шүү. Одоо ингээд ер нь нэлийн хассан. Тэгээд өглөөдөө нэг юм орой 6-аас хойш мэдчихгүй гэж заримдаа баг өдрөө мэдчихэд тэрний өдөр нэг 2 моёрч юм мэдчихэд тэрнээс хойш юу мэдгүй байсан. Тийм. Эхний үе шатуудад. Тэгээд тийм болохоор чин тэрийг би ингээд тэгсэн тийч би турсан гэж бол би паблик ингээд амар бахархалтай бас ярмааргүй байгаа байхгүй юу. Нэрээ яаж турсан юм бол гэж бодож байгаа хүмүүс байвал ерөөхдөө би нэг амар паблик зарлаад ингээд зөвлөд байхааргүй ерөөхдөө л хоолсоо яж турсан. Тэгээ тэрний маань үр дүн нь бас гарч байгаа. Яагаад тэгэхээр нөгөө тасгал хийж ингэж давхар тураагүй учраас зарим нэг хэсгийн арьс унжих ч юм уу тиймэрхүү асуудалтай тулгарч байна. Давхар энэ маань өөрөө бас юм сөрөг талтай байдаг учраас би яг тэрийг ингээд
зөвлөгөө болгож бас хэлмээргүй байна. Тийм одоо би нэлийн сүүлд одоо дасгал руу орж байгаа шүү дээ. Тэгэхээр үр дүн магадгүй яг чин хасч эхлэхдээ л дасгалтай байсан бол арай өөр илүү сэтгэл ханамжтай байх магадaltaй байсан. Тийм болохоор яг тэрийг тэгж бодсон хүмүүс байвал нэг тэгж амар зөвлөхөөд байхааргүй арга байсан. Тэгж хоол сайж турах маань яах вэ ингээд турж байгаа нь би ч ингээд стори энэ төр хийвэл яг одоо ерөөдөө overall гоё харагдана шүү дээ. Жин хасцсан учраас тиймээс яг миний бит яг юу болж байгаа маань бол деталь айгүй өөр баа шүү дээ. Түрүүний хэлснээр нөгөө турангууд хөхт багс тийм байх гэдэг шиг буруу арга барилаар турахаар хэд хэдэн сул тал байгаа. Тэгэхээр тэрийг бол яг ингэж зөвлөж би ингэж турсан гэж ярих юм ерөөсөө байхгүй байна. Тийм хэлвэл зүгээр баха. Бас нэг дугаар дээр ингээ нөгөө ээж мэж их чинь ингээд би чи хассан мэн үхээр яг ингээд нүдээр харж мэдтгүүгээр нэг ярьжсэн да. Тэнгүүд одоо улаандаа би бүр мэддээд байгаа байхгүй ингээ. Пүү алчил. Тэ төвшөөс надад дэжлэн баргийн ингээд би өөрчлөлт нэг жижиг сажиг юм анзаарахгүй. Хүмсгний өнгө өөрчлөлтийг анзаарахгүй гэдэг ч юм уу тий. Тэгсэн чинь төвшөө өнөөдөр харсан аандаг уцаар яриад зогсчихсон. Ард нарснаа төвшөө. Ингэж тийм хоёр нь жингийн тооны хувьд мэдгэдэггүй өөрчлөгдсөн. Айгу тодорхой л байгаа. Нэг тийм мэдрэмж төрөөд бис ингээ ажлынхаа охинтой ярьж яваад энэ маань гонигтай ч юм шиг үгүй ч юм шиг заяо. Ер нь л өдөржин амар бизи байгаа штэ. Тэнгуут ингээд ажилласаа гараад хоол идээд нэг кофе авч уухаа бүр ингээд би тансаглал юм шиг мэдрээд заяо нэг өдөр. Бид хоёр ингээд ажилласаа гараад фантам ороод сакурач илүү орж хоол идчихэд тэгээ рокорч кофе авчаад буцах замдаа ярьж байгаа хгүй юу. Өстө ямар гоё байваа гэж үгээд заяо. Них гоё хоол идчихлээ, кофе уугаад өстө гоё болчлоо. Ямар гоё юм бэ гэд бид хоёр ингээд хоорондоо ярьснаа. What ингээд зүгээр л цайнда гараад кофе авч ууж байгаа хоёлаа баг тансаглал гэж бодох хэмжээний юм завгүй амьдэрч ийн гэж юу гэд ингээд бодсноо. Ямар сэн юм энэ нэрээ ингээд тансаглал уу эсвэл юу вэ гэд амар гайхсан тухайд ингээд амар ийвгүй мэдгүй тэр мэдрэмж амар санамсан шүү дээ. Зүгээр л тэр чи өдрийн хоолой хүн идэх хэвээр кофе уувал уучих л хэвээр юм байгаа шүү дээ. Ер нь яг тэгдэж шүү дээ. Хэсэг ингээл ажилд аргацсан үедээ яг нэг гадуур ганц хоол идчихэр тэрийгээ бүр ингээд тэрийгээ бүр амар ингээд тэр хэсэг сайн мэдрэмжсэн. Юу яах вэ нэрээ? Одоо энэ чинь ингээ season 2-ын сүүлийн дугаар юм чинь ер нь нэг season 2-оо нэг дүгнэх үү? Хоёлаа алдаа өнөтэй. Шаринт төвшөлтэй юу болоод доо. Season 2 маань нөгөө эргэж ирэхдээ бит хоёр бэж явж ирчээд season 2-оо эргүүлж авчираад байгаа. Эхлүүлчихсэн. Тэгээд тэндээ хоёлаа нөгөө зураг авалт хийгээд шинэ интро толсон маань амар хөөрхөн байсан. Тэгээд тийм болохоор би одоо season 3 дээр амар гоё интро хүлээж байна. Чамаас гэж. Яа амар. Тэр яг амар хамгийн proud эдит тохоо. Амар хөрхөн интротай болж исэн. Би тэрэд интро хийн гэж бодоагүй тий. Тийм, тухайд нэрээ байж болох юм байна гэд яасан чинь 9-өөс амар хөрх интро өрөөд иртээ. Season 1-ийн маань интроос амар хөрх шүү дээ. Одоо сонсохоор аян амар дотно. Тэрийг бит хоёр нэрээ нэг хөрхөн нэг тамагочи шиг хэлдэг шүү дээ. Тийм, тэрийг бит хоёр таньдаг хүнээрээ хийлгээд авч ирсэн байхгүй юу. Тэгээ season 2 дээрээ өөртөө госын интротой болсон. Тэгээ тийм болохоор season 3-ыг нэг тийм бас нэг гоё интротай гэж бодож байна. Тийм нэрээ. Тэгээд тийм хүлээлттэй байна. Нэг сонсогч маань подкастуудаа ингээд дахин сонсоод ахаар та хоёрын амьдрал ингээд нөгөө лайфтаймууд нь энэ тэндээ ороод ингээд өсөө нэг тэгээл нэг ингээд андаа нэг тэгээл нэг болохоор үгүй юм шиг нэг болохоор өвдцэн юм шиг гэл ингээд нэг үл аялгаад байгаа юм шиг аялаагүй юм шиг гэнэ. Яг тийм болоод идэм байх ингээд тэр комент амар үнэн. Тийм гот яг ингээд season 2 манаас ингээд бит хоёрын амьдралын түүх явж байгаа гэхээр амар сони юм билээ шүү дээ. Тийм байх. Хоёлынгийнх нь яг одоо 8 сараас 25 оны 8 сараас өнөөдрийг хүртэлх амьдрал маань season 2-т ингээд хадгалагдаад үлдсэн. Тэгээ ингээд буцаа сонсохоорс үзээтэй. Эхлэлдээ happy л эхэлсэн баг. Тийм гот дундаа нилийн унаал ерөнхийдөө бас ингээд сэтгэл санааны хувьд ингээд өөрчлөгдөөл. Тэгээл буцаж ирээл гээд ингээд бас айгүй үзээтэй season болсон. Өнгөрсөн оны 8 сараас гэсэн үг шүү дээ. Вау, нэрээ тийм байх шүү. Тийм season 2 бүхэлдээ яг бодглохлоор амар хоёр туйлт юм шиг л надад санагдаад ах юм. Амар гонигтай амар жаргалтай. Тийм. Би ингээд нэг өөрийгөө алдаад тэгээ буцаад ингээд ирж байгаа гэдэг мэдрэмж маань ингээд яг миний хувьд амар хоёр туйлтай мэдрэмж юм шиг санагдаж байна. Яа, тэгтээ юу юм шүү те. Одоо ингээд бас л ингээд лайфтайм байж болох үнэлтүүд энийг штэ. Тэгэхээр яг ингээд энэ үед нэг юм гадагшлуулах, ярих, сонсох хэрэгцээг хоёлаа подкастаараа дамжуулж
Хэдий хоёлаа подкаст хийгээд хоёлаа ингэн хүмүүс сонсоо тантай гоё мэдрэмж өгдөг гэж амар их одоо баярлаж талархтайгаа хэлдэг ч гэсэн нөгөө талд бид хоёр ч гэсэн сонсож байгаа хүмүүст амар баярлмаар байхгүй. Бид хоёрын энэ ярих хэрэгцээ одоо өөрсдөө хөө тийм хэцүү юм зүгээр л нэг юм хадгалахгүй ингээд яриад өнгөрцөн байхад л ингээл мартаал сайхан болчтой шүү дээ. Энэ хэрэгцээгээ өөртөө бид хоёр ингээд подкастаараа дамжуулж гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр би ингээд найзын үед чамайг ойлгоод подкастгүй сонсон. Тэгтээ ингээд подкаст байснараа хоёлаа бас ингээд хэцүү юмудаа ингээд хөнгөн давж гарсан юм болоо тий. Тийм тий. Ингээд энийг маань одоо сонсож өгдөг хүмүүс байна гэхээр гоё юм тий нэрээ. Тэгээ тэрийг бүр хүлээгээд байгаа шүү дээ. Вау, нэрээ тийм тий энэ ямар сонин үнцэг. Тэгэл тэнд чи хамаа намаагүй эсвэл бол хэрэгтэй хэрэггүй янз бүрийн л юм аа ингээл гадагшлуулчих чааш тий. Тэрийг маань хүлээгээд тэг сонсож өгөөдэй гэхээр нэрээ ямар хөөрх юм бэ. Бас л ингээд ховчлох юм бол бас хэрэггүй юм бас юм. Вау, инста гоё үнцэг байна. Тэгэхээр гоё season 3-ыг гоё шинэ интротой эхлүүл гоё юм байна. Season 2 эхэлж хахад бол хоёлаа нэг юм 7 хоногийн challenge гээд явсан юм аа. Хиндээ season 2-ыг тийм болох чи гэдэг. Тийм. Уул нь бол эхлээд явчих боломжтой байсан баха. Тэгээ дунд нь байсан асуудлаас болоод юу ингээл орхигдоол. Тэгээ бараг л тэр хэсэг үед чинь подкаста таслахгүй авч явах нь бараг тийм challenge-гүй дугаараа бичих нь бас юу болчихадсэн тий. Тийм. Хоёлаа бараг авч үлдэж чадсан нь бас хоёлынгийнх нь өргөлөөсөн юм тий. Харин би бас тийж бодлоо ингээд ер нь амлалт өгөөд амар димээл юм байна одоо тий. No expectation happiness гэж байна шүү дээ. Тэгэл одоо хоёр одоо season 3-аа тэгнэ ингэнэ гэж бас хэлэхгүйгээр зүгээр ямарч ийсэн season 3 маань гоё интротой ямарч ийсэн 8 сартаа багтаад эхлэх бах. Тэгээд нөө 7 хоног моног гэдгээ угаасаа бид хоёр барихад болчихсон. Тэр маань байхгүй болсон чинь бас жоохон дарамтгүй. За хүлээж идэг юм чинь үзчихдэг юм чинь ингээд хүлээж идэг юм чинь үздэг юм чинь гээд ингээд яадаг болцсон л. Нөө бичснийхаа араас гялс дитлээ гэлтгийж мэдэн штэ. Тийм. Тэрийгэ болцсон мөлий. Тим юм нөгөө дарамтгүй ах чинь урт хугацаанд юм хийх айгу. Боломж бүрдүүлж өөрсдөө амар өмөрсөн. Гэтэ өнөө. Тийм байна. Чиний season 2-ын бас амар юм юу down to earth болсон юм уу? Би лав season 2-ыг хэлж байхад ингээл чухмал сте амар сайжруулаад одоо бараг л юм студ түрээслээдч байд юм уу? Хойлоос нэг юм номик нэг мэрэгжлийн подкастны юм уу нэг таниласаа асуугаад нэг туршиж үзсэн шүү дээ. Яг дөнгөж season 2 хэлж байхад бол би өстө чухмал ингээд юм апгрейд хийх хүсэлтэй л нэг хүн байгаад байсан санаад бах. Тэгэл чухмал би нэг жоохон шүлстэж ярьж мэрээд байдаг шүү дээ. Тэр мэр намайг зовоогоол тэг хэсэг би одоо миний сонсч чаддаагүй амар олон дугаар эдэн шүү нэрээ. Одоо 40 хэдэн дугаараас. Тэг өөрийгөө кринжлээд бүр өөрийнхөө тэр шүлсийг сонсохоор бүр ингээд тэгээд за боли ядаж мэрэгжлийн юмтай болчвол арай дээрдэх юм болоо гэж бодоод тэгсэн чинь эсэргээрээ мэрэгжлийн юм ч бүр амар сонсох юм байлээ шүү. Тэгэхээр нэг талаараа одоо нөгөө нэг засч чадахгүй юм да хүлээн зөвшөөрөөд тэгээ одоо байгаа маань хангалттай enough юм байна. Тэгэхээр одоо ботсон шигэ гой сайжруулж чадахгүй байна гэж готорхаас илүү одоо ингээд хэдий жоохон хугацаа delay байгаа ч гэсэн тууштай хийж байгаа маань илүү зүгээр юм байна. Энийг үнэлэх хэрэгтэй байна гэж бодсон. Тийм үү? Тийм. Анда зуник хүлээгээд тоглоод байгаа гэдэг шиг би яг season 3 хүлээгээд бүр тоглоод байгаа. Бидгүй яагаад ч бид хоёроос нэг юм одоо ураалаа. Тэгтээ бүр нэг юм амар креатив санаа гарч ирэх юм шиг санагдаад байна надад. Тэггүй байсан ч яах вэ? Зөв нэг тийм gut feeling бол байна. Тийм тий. За гоё юм гарчих байхаа. Бас нэг бүтээл салбарт ажилладаг хүмүүс байна да. Тийм. Тэгээд нэрээ чочонтой дугаарууд хийхийг season 3 дээр юу гэж бодож байна? Тийм би ер нь аль надаа ингээд бодсон хүмүүс байгаа хгүй юу. Тэгээд эсвэл ихний бодсон хүмүүсээ хэлсэн. Тэгэхээр тэр хүмүүс маань хөвчлэн гадаад дотоодоор айгүй их явдаг, зарим нь гадаадд амьдардаг хүмүүс байж таарад байгаа. Зарим нэгийг нь Монголд ирсэн байхыг нь хараад биччихье гэсэн чинь бас жоохон боломж байсангүй. Зарим нь бүр гадагшаага явцсан гэд. Ямар ч байсан season 3 дээр гэхдээ ингээд зочинтой дугаар би болохоор миний төсөөлөл заяа. Зочиндоо дугаар ихээр хоёлаа нөгөө одоо тусгай дугаар шиг ингээд студид ингээд бичдэг биш. Яг ингээд хоёлаа ингээд яг бодон дээр амар гоё тухалцаж хагаад ярьдаг шиг зүгээр яг тийж яриулах гоё юм байна гэж бодсаахгүй юу. Тийм ээ хүү sorry саяны яриаг нь таслах нь хоёулынхаа season 2-ын онцлогч нь амар спешиал гарсан байж тээ. Тийм штэ нэрээ. Тэгээ даандаа амар хөөрхөн санаа гаргаад
Би тэгтээ тэрийг нь жооцсон. Яа би ямар амар өсчөж яриад байна уучлаарай. За андаас айгаа гойсноо гараад. Тэгтээ андагийн нь болохоор lifetime ингээд подкаст хийх хугацаанд ганц л удаа хийя. Нэг нэгэндээ зориулсан спешиал гэдэг. Тэгээ яг одоо андагийн дугаар дээр зөвхөн андаг таних. Миний дугаар дээр намайг таних гэдэг зорилготой байсан байхгүй. Тэгээ би яг андагийн спешиалыг хийж байхдаа ингэж бодсон. Хоёлаа за магадгүй жил болгон байж чадахгүй маа хэд яг нэг хэсэг хугацааны дараа нөгөө тэр өмнөхтэйгээ харьцуулахад хэр би өөр хүн болсон байна. Яг ижилхэн асуултанд одоо 2 жилийн дараа юу ч хариулах нь гэдэг бас сони юм биш үү гэж бодсон. Тэгээ юуны хөлөө нэг Billie Eilish яг нэг ижилхэн асуултанд анх дебют хийж байхдаа тэгээд яг Rising Star болж байхдаа одоо амар оргил үе дээрээ гээд шал өөр үеуд дээр нэг асуултанд хариулдаг нэг team content байдаг. Тэгээ би тэрийг харчаад нэрээ special баг ингээд юу lifetime ганц вэ гэж шалд бодсон юм. Тийм тэр зэгтээ ингээд яг амьдралын өөр мөчүүдэд амар ондаа. Тэгээд шинэ жилийн нэг special гарсан. Special амар хөөрхөн байсан тий. Тэр special биш ч гэсэн надад тэр нөгөө юу дугаар амар special санагдаад идэв. Өмнөх харилцаагаа ирсэн дугаар надаа яг ч ярьдаг. Мох. Өмнө ямар гоё хэлдэв бэ өмнөх харилцаагаа. Тинээр ягаад ч юм бас хүмүүсийн комент ингээд хоёлынгийн амар ойлгосон байдаг. Би ерөөсөө ингээд тэнд ингээд би бит хоёр ингээд үнэхээр амар нухацтай эсвэл үнэхээр амар гоё ингээд дэлгэж ярьж инда мэржинэ гэж юу ч бодоогүй ингээд хоёлоо би биндэл ярьсан маа штэ. Тэнгуут ингээд хүмүүс ингээд бүр бит хоёрын өмнөөс ингээд тврээд өгөө гэд ингээд тэгээд байгаа нь бүр тэр дугаарын комментууд амар спешиал санагдсан надад тий. Тэр дугаар яад ч юм спешиал биш хэрнээ айгуу гоё спешиал дугаар болсон юм шиг. Тэгээ ер нь л яг дийлэх дугааруудад дээр ирдэг бид хоёр бүх коммент уншдаг. Тэгэл ер нь бол дийлэх хувь нь баг 90-90 хувь надад яг нэг юм гоё терапи шиг санагддаг цаана. Манай подкастн дээр ирдэг комментууд тэгэл үнэ хаяа ботхоороос амар сонь заяа ингээд эмэгтэй хүн ямар үг сонсвол амар баярлах уу гэдгийг эмэгтэй хүн хамгийн сайн мэдэн штэ. Тэгвэл тэгээд амар сонь хизээж баг эрэгтэй хүнээс авахааргүй тийм гоё юмнуудыг сонсогч нар ингээд подкастын комментор олон тиймэр явуулдаг. Тэр бүр амар гоё. Тэр бүр ингээд яг үндэ ихтдэг заяа заримдаа би бүр заримдаас би ингээд байвал би энд бүр ингээд өөрийгөө баг нөгөө гэгэрсэн далаалаа мом шиг бодоод явчих үү дээ гэж баг бодмоор заяа. Би бас энэ өндрөөс унах үү дээ. Ямар өндөрт гарч үнэ өндөр байхаас уналт нь хүчтэй байна бах та гэж бодож байна. Яа. Үнэхээр яг тэгхүйц бас юмнууд ирдэг заяа. Тэгтээ тэднээс үнэхээр гоё. Тэг ингээд дандаа эмхтэй хүмүүсээс тийм ирдэг. Сонсогчдоос бас амар их юм сурдсан байна нэрэ бодсон ч. Нэг хальт зүгээр одоо сонь сайхан болгоол ярьж байгаа юм шиг хэрнэ. Тэр нэг хэдхэн секундэд ярьсан юмыг анзаараад подкастнаас сонслоо ийм туршаад үзээрэй гэж мэгээд явуулсан байгаа. Нүртлээ хөөрхөө ёо. Тэг яат ч юм бас ингээд эргүүлээ бодохоор гонигтай санагдаад байна би ингээд нөгөө цаг үе рүүгээ очиод яагаад ойрч ерөөсөө би тэр цагийг үе рүүгээ ингэж дурсааг болохоор ингээд яг ингээд season 2 чинь ингээд тэр юм бүхэлдээ season 2-т багтж байгаа болохоор ямар сони юм бэ. Яг season 1-ийн сүүлийн дугаар хийгээл асуудал гарч ирээл. Тэгэл тэр асуудалтайгаа явсараа season 2 эхлээл гэл явцсан болохоор яалтчгүй season 2 бүр яг миний тэр амьдралын уналттай бүтэн холбоотой болохоор ингээд нэрээ яалаа гэж бодохоор шууд ингээд амар гоё нэгтэй амьдрамж төрж шээ. Хэцүү байсан шүү найзуудаа. Тэг даваад гарчдгийм байна да ингээд хэцүү юм гэж. Гоё юм аа ингээд яриа сууж байгаараа. Бас ингээд тэр үед хизээч давж гарахгүй юм шиг ингээд өгч байгаа юм шиг мэдрэмж төрөөдсөн шүү дээ. Тухайд тэсн ч одоо ингээд амар гоё яриад сууж байна найзуудаа. Яаст. Тийм ээ. Шинжлэлийн дугаар хоёлаа бас оноод өгнө ярьсан шүү дээ. Тэгсэн чинь бас амар явахгүй зуураад хэцүүсэн те тэр. Уйлаа зогсоож мосоохоо тундаа бас л үзээтэй байсан юм байна. Яа. Би яг тэр мэдрэмжүүдийг хизээч дийлж гарч чадахгүй юм шиг тухайд ингээд бүх юм одоо ингээл тусцсан юм шиг л тийм мэдрэмж төрөөд яваадсэн шүү дээ. Тэгсэн чи одоо амьдрал гоё штэ гэл яг тийм үе дээрээ буцаад ирсэн байгаа болохоор. Тийм. Айгу уналт босолт ихтэй дугаар байжээ. Бишээ season байжээ. Зя. Season 3-тай өөр холбоотой хүлээлт байна уу? Season 3-тай хүлээлт үү? Байхгүй байна. Сто агуулга бодоогүй юм байна. Бид хоёр чинь яг нөгөө сүүлийн саяны season 2-ын
сүүлийн дугааруудыг бас л айгу завгүй үе таарсан болохоор нөгөө сэдв болтохгүй сэдвээ бодож амжихгүй бас жоохон хэцүүсэн тий. Тэгээ нөгөө сэдв байхгүй болохоор яг юм сонь сайхан ярахаас өөр аргагүй болчих жоох байхгүй. Тэгмүүд яг юм бас ингэ хинд ч хэрэггүй нэг юм би ихлэх үзүүлээ сэдв хүү cares гэж бодсон. Тэгсэрнэ ингэ дугаараа бодохоор юм ярих хэрэгтэй. Сүүлдээ яа юу дарамт нь орж ирэх юм аа. Ямар нэг сонь сайхантай болох хэрэгтэй юм шиг. За 50 минут ярьчлаа гэж байгаад. Харин зарим дугаарууд маань өгөөжгүй болцсон байх үү тэгээд айгаад харин тийм юм чи бас хүний бас харин би ямар өсөрч юм oh my god. Энийг хамгийн өсөрсөн хамгийн сүүлийн дугаар гэж хэлцгээе гэж. Озягийн дугаар орсон байлээ. Тийм байлээ шүү дээ. Яа сонссон. Би ингээд нөө өчигдөр орсон шүү дээ тий. Тэгээд нөө юу яасахгүй юу. Би яг өмнөх өдөр нь бараг 10 болж явах дунтаад тэг ингээд за би 8-д босно гэд ингээд бодцсон. Тэг ингээд яг босгоол яг сэрүүлэг дуурсан чинь за 9-д босъё доо гэд яг хойшлуулах чийсэн чинь ингээд YouTube дээр notification ирсэн. Тэг ингээд харсан чинь Озя гэд тэгэл би шууд нойрсон. Тэгэл шууд Гэлспаны өрөө ороод нүр мөрөө бодож явахдаа сонссон байдаг юм аа. Тэрс амар гоё сюрпризийг дугаарсан. Тийм тий. Чи сонсоод дууссан. Сонсон. Сток хөөрхөн байсан. Эхлүүлж чаддгүй би нүүрээ бодож явахдаа сонсчихъя гэж бодсноо. Манай дөрөв ингээд нэгдэж байгаа юм болоо. Зүгээр ганц дугаар хийж байгаа юм болоо. Хэрвээ яг ганц л дугаар зүгээр ингээд хийжээ гэж байгаа бол одоо нэг тухлаад нэг 50 сонсч юм уу. Хэрвээ байн хийж байгаа бол одоо нүрээ бодож байгаа сонсч юм уу гэж одоо хайрлаад байсан. Харин тийм. 3 юу хостой болцсон юм лээ шүү дээ. Тийм ээ. Хостой сонирхолтой. Харин ингээ бодохоор бас ингээ нөгөө дуртай подкаст л болохоор тэгээ юу ярьж байгаа нь одоо эмнэлэг орсон сонирхолтой байд юм шиг гэж бодох шиг. Харин тийм тэгэл тэр дугаарыг 1 цаг дээр тэр идэ чинь баг AI ярьж байгаа нь ч хүртэл сонирхолтой санагдал. Зүгээр яар. Тэг. Тэгээд байна лээ. Чи нөгөө манай хамгийн хейт өндөртэй дугаар гэдэг нөгөө медикалаг ярьсан шүү дээ. Тэр үед надад зүгээр яг нэг бодол одоо жирс гэж орж ирсэн байхгүй юу? Би болохоор арай юм тархалгаатай болсон юм болоо. Тэгэнгүүт яг андаад яг нэг тэр нэг хейт биш үү заяа ч гэх шиг. Тэрхүү комментэд хүнд тосч байгаа юм чинь Яана бүр яг миний хүнд гэж бодож байгаа төрлийн комментэр бол андаа маань Яана гэж бас жоохон хайлт санаа зовсон юм байна. Би угаасаа тийм комментиг хүлээж авч чадахгүй заяа нэгдүгээрт. Авахыг ч хүсэхгүй байна. Тэгээ тийм болохоор бас ингээд яа тийм бол би. Гэхдээ ер нь авахыг хүсэхгүй байна. Тийм ирэхгүй байх гэж би бодлоо өөртөө үлдээгээд цаашаа яв гэдэг. Би ингээд тэнд ирж байгаа комментууд ингээд хангалттай над руу дайраад байгаа юм шиг санагдаж байхгүй юу? Бүр ингээд нэг үзий ятаад ингээд бичээд байгаа юм шиг санагдаж байхгүй юу? Ямар. Тийм тэгэхээр бас би ингээд паблик контент хийдэг болох нь зөвөө буруу юу? Тэрээс амар сайн уу? Эсвэл болвол би ингээд эсэргээрээ бүр ингээд чиний хүн гэж бодож байгаа надаа шал тэнэг тий яд ингэж би бодож магадгүй тийм. Одоо бас тийм шүү. Одоо би болохоор ингээд миний өөрчилж чадахгүй те ингээд доромжтохтой юмнууд бол надад амар хүн тусдаг. Тийм. Эсэргээрээ зүгээр яг нэг юм юу вэ? Одоо яг үтг чинь ийм хувцас гоё штэ. Юу гэдэг ч юм уу тиймэрхүү юм зам болоо. Тийм үү. Би гадаад төрхөөр доромжлохыг хүлээгээд авчих байхаа. За мэдгүй би тэгээ алийг ч яг олигтой авч үзээг болохоор ингэж ярьж болохгүй хаа. Тийм ээ тийм амгарч болохгүй. Ер нь бол гэхдээ би хейт коммент авмааргүй байна. Бодтоо би ингээд Instagram дээр би паблик хүн биш шүү дээ. Тэгсэн ч гэсэн надаа нэг хейт коммент ирж байсан шүү. Тэр нь болохоор ингээд би ингээд гэртээ ингээд одоо өнөөдөр иймэр зөв өмслөө гэдгийг харуулж байгаа юм шиг юм лүк мөг харуулж байгаа видео хийдэг шүү дээ. Тэгсэн чинь нэг хүн намайг ингээд юу ээ жахаар өөрийгөө л харуулад тах гэр орноо цэвэрлээж гэдгийгсэн байхгүй юу. Тийм коммент надаа ирсэнгээ бодтоо. Тайдас тэр хүнд гомдог гэсэн. Тэр хүн яад над руу тийм бичвүү? Ярсэн юм байгаас тий. Тэр хүн чи хоёрыг нөгөө гэдэг комментод буршаал өөр юм. Надад нэг тийм ирвэл би зайлаа гэж бодлоо. Тэгээд мэдгүй тэр хүн ингээд намайг тийм юмыг маань хүлээн зөвшөөрөхгүй л зүгээр яагаад ер нь тэр хүн аваад тагсан. Нэр бас юун дээр ямар стори хийсэн болоо.
Тэгсэн чинь ямар жалганы юм бичт юм бэ ч үлээ. Нэг тийм бичтээс Oh my god, юун дээр вэ? юу байлаа мэдэхгүй. Тэгээ би ороо харсан чи намайг дагдаг заяа зүгээр фейк аккаунт ямар ч пост мос зураг байхгүй. Дагагч байхгүй. Тэгээ би тэгвэл тэгээ дагаж жалгархаа болоо ч гэж би чи явуулдаг байхгүй юу бүр ингээд. Хүсэлтийн аваад тэр чинь бүр ингээд амар их үйлдэл болж байгаа шүү. Аха. Тэгсэн чи оо юу ээ дагдгүй байгаа шүү гэж. Яа. Өөрийгөө юугаа бодсон чи би бүр тийм инээ тэгүрээд цаа бүр. Өөрийгөө тэгж бичсэндээ бүр нэг юм батаас ийм үг гарлаа. Жалгарах ч гэсэн бүр юу. Жалганы жишээ яа муухайгүй. Тэг би тэр юг блоклцсон л доо. Гэтэ би лав тийм хүлээж авмааргүй. Цааш та анхааруулж байна. Амар юм уу гэж. Тэг ингээд подкастн дээр хаяа ирдэг нэг юм сонин комментууд бас байд юм а. Тэр комментууд гэхдээ манай подкастн сонин коммент ирдээ. Цаа сонин юу вэ? зарим нь мартчихжээ. Мэдгүй тэр ингээд надад яг манаас подкастын сонсогч биш юм шиг санагдаж тийм үү? Нэг юм. Тийм ээ. Харин би ч хэлдэг шүү дээ. Хойл яг нэг юм аимшигын түүх гэдэг нэртэй юм оруулж байгаад аимшигын түүх сонсох дуртай орж ирээд ихний сэтгэлээрээ дүгнээд сэтгэлүүлээд. Медкалагаа бичсэн юм. Медкалаг мэддэг үзэх дуртай хүн орж ирээд комент үлдээн. Тэгэхээр тэр ихтэй хүн дээр тусгаж аваа. Юуных би бас яг юм одоо body shame хийсэн миний өөрчилж чадахгүй юмар намайг оролцсон юмнуудад амар имзэг хандна. Гэхдээ одоо бол бүр нөгөө жоохон юу тархлаатай болсон. Нэг амар яна мана гэдэг бол болцсон байлээ хайрцангуу. Тэгэхээр өөрийгөө тархлаатай гэж хэлж чадаад байгаа юм. Тэгэнгүүт хоёр дахь нөгөө хүлээж авахгүй чадахгүй төрлийн комент яг саяны төрлийн комментууд байхгүй. Нэг юм та хоёрыг жоох хүүхдүүд сонсож байгаа ярьж хэлж байгаагаа бодмод шууд ийм хүүхдүүд та хоёрыг сонсоод шууд нөлөөлнө гэдэг ийм би подкастн дээрээч тийм юм авах дурггүй өөрийнхөө хувийн нөгөө контентууд дээрээч авах дурггүй. Хүмүүс яг нэг юм паблик олон нийтийг эсвэл юм баансны хүүхд за яг бүр баансны хүүхд бол окей тий. Оюутан ахлах ангийн хүүхдүүдийн бүр юм тэнэг юм шиг харьцаад байдаг хгүй. Тэр надад бүр дургу үргээд тий. Төрөнийхийг тавтаал хэлээ. Тэр хүүхдүүд бол хангалттай ингээд авах гэх ухаанаар хандаад сурцсан тий. Тэгж яхад ингээд тий. Юу юм бид хоёр гэтээ ер нь хангалттай л цензуртэй байхаа хичээн. За бас энийг ярьж болохгүй дээ. Ингээд сонсчвол буруу ойлгогдчихно гэд өөрсдийнхөө чадах чинээгээр л мэдээж юм паблик юм хийж байгаа хүмүүс юм чинь тэрэн дээр чадах хэрэгээ цензуртай хандна. Гэхдээ ингээд тех тусам ер нь бол ингээд амар хумигдаж эхлэх байхгүй юу ингээд. За ингээд хэлжүүл ингээд тэрчүүл. Ер нь подкастны онцлог чинь тэгэл чөлөөтэй байх, яг уу айж мэх нь тодорхой хувийнх байхад л гэхдээ ингээд хэлжүүл энэ тех болов энэ төр гээд ах юм бол тэр чинь тэгээ подкаст гэдэг утгаа алдах байлгүй дээ гэж бодож байна. Тийм үнэн. Хоёр гэхдээ амар дабл цензуртэй явдаг байх гэж би боддог. Хоёр талаас ерөнхийдөө амар цензуртэй хоёлаа юм ярьж байгаа шүү дээ. Тийм гутаа эдитэлж явах үед бас нэлээд цензур орж ирэх хасагдж байгаа гэж би бодож байна. Тэгэхээр ер нь бол бас нэлээд цензуртэй юмнууд гарч байгаа болохоор за энэ бол ингээд цацагдахад ямар ч асуудалгүй гэдэг юм цацж байгаа гэж бодоод байдаг шүү дээ. Би нэрээ season 3 дээр амар хүлээлттэй байгаа мэн нэг юм дээр. Амар өсрээд нөгөө надаа season 1 маань thumbnail-ууд амар хөрхөн байдаг байхгүй юу? Нэрээ тийм дээ. Тэгээд нөгөө season 2 эхэлж явах үед лажууд залхуурсан дээ. Залхуураад тэгээд за нэг нь тингээ явцсан юм чинь сольж ахаар гэд яг нэг зөвхөн үгээ сольдог болцаахгүй юу? Тэгээд одоо болохоор би season 3 дээр яг 9-гийн thumbnail-ийг comeback хийлгүүлмээр байна. Би Photoshop авсан хөө нэмж байгаа. Эсвэл thumbnail-ууд одоо season 1-ийн thumbnail-ууд надад бүр ингээ хайр хүргэм хөөрхөн харагддаг. Тийм амар гоё өнгөлөг байдаг. Тэгээ тэр дугааруудын vibe болон сэдв амар гоё шингэсэн байдаг. Миний хамгийн инээдтэйс нэг тэр MBT. MBT аяах уу ёо тэр гал тэрний юуг би бүр ёо амар хөөрхөн мэддэг. Яг тэр thumbnail-ууд season 3 дээр буцаж ирээсэй гэж бодож байна. Тийм ээ яг санал нийлж байна. Окей хичээ ажиллана. Season 2-ын thumbnail бол тэгэл сайхан текстээ солиол явчихдаг юм. Үдтэй бас юу штэ. Амар catchy байдаг штэ. Тэгээ бас харин тэгээ би бас чамайг магтмаар байна. Би мэдгүй яг тэрнэр юу юм шиг. Нөгөө влого тэгээд өгчдөг болохоор зүгээр одоо ингээл тухайн сарын влог дээр юу гарч ийн тэднүүсээ дуртаал гарч дээр оролцдог байхгүй юу? Нэг талаараа boring. Нөгөө талаараа болохоор би зүгээр намайг үздэг хүмүүс л үзэх юм чинь дээ. Энэ гарч ирнэх одоо catchy байх гал бүр нэг тийм дээ. Юу гэдэг чи мэдгүй нэг юм дарж оруулах үс хэмжээний байхал байна уу гэж боддог болцаагаад байгаа байхгүй. Тэгэнгүүт яг юун дээр болохоор подкастн дээр анда яг нэг хөөрхөн донжин болоод нэг юм boring fish гэхдээ нэг юм дарж орох үс гоё юм өгцөн үү. Тэгээд үсрэхэд sorry.
тинейжер дүүнер маань сонсож байгаа гэдэг цензуртай бас давхар явдаг штэ хоёлаа. Тэгмүүд яг хаяа бүр үнэхээр ингээд өөртөө мэдгүй нэг юм болгоомжгүй юмнууд ярьсан үед байдیں۔ Тэрнэр сонсогчд маань ямар хөөрхөн ухаалаг ороод ирдэг. Энд чинь ингэж санагдах юм биш үү гэж мэгэж орж. Тиймэрхүү юм дээр бол бид хоёр амар нээлттэй бүр гэдэг. Нэрээ тийм байх. Пин комент болгодог штэ. Яанастай анзаараагүй тэгээ хэлсэн байна гэд. Яг үнэхээр буруутай гэж бодож байгаа юмнуудаа бол амар нээлттэй хандаа тэрээ хүлээн зөвшөөрдөггөө. Энэ тэгээд юусэн амар илэрхийлэмж болон уурдангийн асуудал юм шиг надад санагддаг. Одоо бид хоёртай үзэл бодол нийлэхгүй байгаа бол тэрийгэ зөв гоё илэрхийлсэн байх юм бол тэрийг хүлээж авах нь амар ондоо байдаг штеп. Нэрээ тийм байх гэдэг үү? Тийм, нэрээ тийштэй гэдэг. Тэгээд хүлээж аваад заримд нь ер нь ихэнх нь хариу өгөө эсвэл пин комент энэ төр болгодог. Тэрийг илэрхийлж байгаа байдал хичнээн төрөний зөв байсан ч илэрхийлж байгаа байдал тиймхэн бол ерөнхийдөө би л жоохон хүлээж авахаас татгалцдаг. Наадхаа жоохон хитэйхэн хилээч гэд бичиж мэрээдэг. Тэнгуут тэр тиймэрхүү комент гэвэл нөө юу байхгүй юу? Бид хоёр нөө түүх уншиж хагаад нэг 10 жилийн хүүхэд их сургуулийн хүнд дурлцсан талаараа түүх хийснийг хоёлаа ерөөсөө тэгж бодоогүй уншицсан чинь нөө нэг хүн болохоор 10 жилийн жоохон хүүхэд их сургуулийн том залууд ер нь бол насанд хүрээгүй болон хүрсэн хүний хооронд харилцаа наачаан гарцсан байна. Эвгүй юм байна да охтуудаа гэсэн байсан шиг юмнуудыг бол айгүй нэрээ тийм гэж хүлээж авдаг шүү. Өөр нэг юм хайж байгаа те байхгүй бол ер нь дуусгая те. Тгий дөө. Миний ярилцъя гэсэн юмнууд бол ер нь болчлоо. Тэгээд миний нөгөө нэг news feed чинь юу л байдаг байлаа шүү дээ. Instagram-ийн feed маань ихэвчлэн л хувцс, мувцс, скандал, Jacob Elordi энэ төр байдаг байсан чи одоо ерөөсөө л тасгал масгал нөгөө гэрээ юу муу болцсон байна лээ. Тэгээл ингээл рил гүйлгэн гут тэр чигээрээ гэл баахан тасгал. Тэгээ би тийм юм тааруул not interested болдог байсан хгүй. Тэгээд одоо болохоор ингээд үзээл за инким гэд ер нь ойрд айгу тасгалт бас ач холбогдол өгч байна. Nice нэрээ тийм биш үү? Тасгалгүй нэрэж хаяхаар арь сулларч үлдэх магадлалтай юм байна тий. Тэгээд ойрд бас гадагшаа явах амар их хүсэлтэй байна. Тийм. Сүүлд тийм жилийн өмнө явсан гэрсэр жилийн өмнө тийм бараг л жилийн өмнө л явсан. Тэр нэг хитцийн босод хотууд бас амар үзэтэй юм билээ шүү дээ. Чингдүү мэнгдүү. Тийм гэсэн. Ханах тийм. Тэгээд тийм нөгөө нэг энэ тэн дээр рил дээр явж байгаа нэг чи бараг харсан баха нэг юм амар өндөрт ингээд хоол идэнгээ ингээд тэр хотын вьювийг хардаг нэг хятадын хот. Тэр гэхдээ юутай амар ойрхон. Бээжинтэй амар ойрхон гэсэн. Тийм үү. Тийм нэг тийм хот байна лээ. Тэгээд за яхаа дэлгүүрийн югаар угаасаа явах хаа. Тийм дээ. Явах юм чинь. Дэлгүүрийн аялал дээр ганц санаа зовж байгаа юм. Төшөөж хавс амар л гүрүү шиг хийхэндээ л гэдэг жоохон санаа зовж байна. Яа. Манай хүн чинь бас яг залхуурчдаг. Ингээд унтаад үлдлээ гэвэл ууралчин тий. Үгүй явахгүй гэвэл бид хоёр юм хэлж чадахгүй ойлгохнаа гарчин. Тэгээд яг тийм үед бас болгоол явандаа л гэж бодож байна. Тэр аялал бол нийтдээ байсан юм аа. Би төвшөөд тийм дэлгүүрийн аялал гэдэг талаас нь ойлгуулаагүй байсан юм шүү. Зүгээр л яг ингээд найзуудаараа тэгээд төрүүлээ явж байгаа гэдэг л төсөөлтөд очсон чи гинт баахан дэлгүүр хийсэл наа цаана юм хүм зүгэл. Тэстэй яг цаа чин аялал иддэг өдрөөлөө нэлээд дуусчихсан юм аа. Би тэр үедээ хөө юм яа чи ийм аялал олно гэдэг надад эхлээд хэлэхгүй юм би сэтгэл санаагаа бэлдэг амар юм аялал биш ажил болчлоо штэ энэ чинь гэж цаа чин. Хэсэг нэг өдөр л аваа цаа чин унсаан тийм амар эвг болчихсон. Дуугаараа my bad sorry нэрээ тийм байна. Тэгээ бас хүл мөлөө гимтэж тараад ер нь бол бас хөрхөн болсон юм аа. Тэгээ одоо энэ удаагийнх дээр айгүй бэлтгэлтэй юм зөөнөө тэрийг ингээ хэлэх нь шүү дээ. Хиндэ цаа чин тэгээд баг ганц 2 л хоног дэлгүүр хэсэх байх гээл чимдам юм да хажууд түрээл сүрхий явж исэн юм аа. Чимдам дээрч гарч ирж байгаа тий. Тэгээ сүүлдээ яг хэсэг унтсан шүү дээ. Сонс тэр тийм унахаар байсан. Тэгээ сайн явсан юм аа. Тэр ч юм бас нэрэл яг нөгөө хувийн юмнуудаа амжуулна гэдгээ сүүлийн ганц 2 хоног л нэг юм за гяс гэл хэсэг явсан баг. Бусдаар бол яг л дэлгүүрээ болсон. Тэгээ угсаал тэлэх гэж явсан болохоор бид хоёр болохоор тэрэндээ түүртэйгүй харин тийм төвшөөд айгүй хүнд туссан баг нэрээ. Тэгээ бас төвшөө нөгөө юуныхаа хөдөө явах аялдаа бэлдээл машин шинэ өндөрлөөлөх шиг байл шүү дээ. Пүү цаач юм. Машин хал бэлдсэн хүн байна тий. Өөр юм хэрэг болно нэстэй. Яаж мяхасаа хэрэг болно нэстэй гэсэн чинь. Яг машин болцсон байхад очиртай. Тэгээд бүр болохгүй бол машиндаа хоноол гэл. Тэгээд зэрэгтэй аваа хөргөж өгч явахдаа машинаа өндөрлөлтсөн байгаа. Буугаад хар. Тэгэл буугаад харсан шүү дээ. Тэр чи амар нэстэй цаач ингээд дуугаас хэлсэн байхгүй юу?
офроуд дуу гэсэн баха. Би мэдгүй, ялгааг мэдгүй. Тэгээ өмнөх дуутай харьцуулахад өндөр болсон гэдэг байхгүй. Тэгснэ амир хөөргөн намайг хаанаас ирж авлаа да. Тэгээ би яг гарсан чи цааш ингээ машинхаа гадаа намайг хүлээгээд зогсчихдаг. Тэгсэн амир юм proud зэрэг. Би тэрийг болохоор ингээд чамаа ингээд хүлээж аваад ирээд авчлаа. Ямар үдэ гэдэг утгаар би хүлээж аваад өө мяа өстө баярлаа гэснэ ингээд хаалга онгойлгоостой юу ч болог ороо суучдаг байхгүй. Тэс чи цаа чи бүр бүсээ уурдаад. Чи сая юу ч анзаарсангүй юу те. Энэ нөгөө нэг яг ерөөсөө ингээд 9 хөмсгөө өөрөөр бодчаад төвшөө дээр очиод юу өөрчлөгдсөн байд гэж агаатай айгу агаар нэг болчиход байгаа байхгүй тий. Тэгээ би бүр яг аргаа бараад яа би мэдгүй шүү машин техник хэрэгсэн юу ч мэдгүй энэний өндөр нам юу ч мэдгүй намайг би тэг ингэж зов. Яа үнэ төвшөөж бас намайг зовоож байна заяа. Тэгэж тийм гот би бас зөрүүлээд өнөөдрөөс төвшөөг зовоож байгаа байхгүй юу. Хөмсгөө өөрөөр бодчаал төвшөө дээр очиад юу өөр байна. Тэр нь бол яг агуулгад ижилхэн тий. Ижилхэн. Тэгэл би гайхаж өгсөн. Оо тийм гэл. Тэгээ чамайг хүргэж өгч ирснээ заяа. Өө тэгээд андаа бол анзаарч л байсан. Би яг бас ингээд нөгөө машин ундаг болохоор бас жоохон бас гадарлаад шиг байгаа нөгөө хажуугийн машин зашинтай харьцуулаад нэг мэдрэгдээд жоох шиг тэгэл тэгтэл яг төвшөө шиг мэдээж тэгэж хүлээж авахгүй л байгаа юм л та тэгтээ өсөөгөөс арай дээрж дээрлээсэн баг. Би болохоор эмэгтэй хүн бараг анзаарахгүй шүү дээ гэдэг барьсан мессеж чи ирсэн. Андаа бол анзаарч лээ гэж яриад байгаа шүү дээ. За төвшөөч ирлээ. Тусахны шаханд да. Тэгээ бид гурав энэ зам өндөрлсөн дугуйтайгаас нэг дэшээ явах нь явнаа тэгээд. Вау. Happy. За тэгээд season 2-ын турш бит хоёрын болохгүй болохгүй яриаг маань сонсож хүлээж сонссон сонсогчдоо маш их баярлаа. Тийм ээ тэгээд хэдүүлээ уламжлалт 9-ороо 1 сарынхаа амралтыг аваад 8 сарда багтаад season 3-аараа бас гоё интротой, гоё thumbnailтэй ярьсныхаа дагуу тэгээд чадвал гоё бодож олсон гоё санаануудаараа иргэн дахин уулзъя. Тэгээд таад маань ч гэсэн зуныг бодсон шигээ, сансан шигээ гоё өнгөрөөгөөрэй. Ажил ихтэй, ячаал ихтэй байсан бол энэ зуныг гоё амарч өөртөө зарцуулж өнгөрөөгөөрэй. За тэгээд хэдүүлээ season 3-аар эргээд уулзцгаая. Баяртай.